Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас нийслэлийн иргэдэд гэр бүлийн зорилтоор 52 байршил шинээр газар өмчлүүлэхээр шийдвэрлсэн. Шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг өнгөрсөн 3 дугаар сараас эхлээ онлайнаар бүртгэж эхэлнэ гэж мэдэгдээд байсан боловч тодорхой хугацаар хойшлогдоод байгаамаа. Нийслэлийн ерөнхий төлөөлөгөөний газраас өнөөдөр мэдээлэл хийж 2004 онд батлагдсан аймаг дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчлүүлэх журмын дагуу газрыг иргэдэд хэвийн өмчлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Харин 52 байшилт газар өмчлөх ажил хэсэгчлсэн ерөнхий төлөөлөгөө хийх болон газар өмчлөх журмыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны нэгдсэн чуулганаар хилцэн батлах хүртэл түрүү ажиллаад байгаа маа. За он гарсаар ердийн одоо 2004 оны ердийн журмаар 2004 оны нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөр батлагдсан байршлуудад бол газар өмчлөлийн ажил хэвэн явагдаж байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар бол бид нар нийтдээ 1788 иргэнд 97 га газрыг газар өмчлөлийн тухай хуулинд заасны дагуу бид нар үнэгүй өмчлүүлээд байна. Шинээр иргэдэд газар өмчлүүлэх 52 байршилд иргэдийг бүртгэхдээ онлайнаар хүсэлтийг нь хүлээн авч бүртгэнэ гэж мэдэгдээд байгаамаа. Ийхүү онлайнаар бүртгэхийн давуу талуудыг албаныхнаас тодруулахад нэгдүгээрт энэ бол иргэдийг газар өмчлөлийн үйл ажиллагааг бол нээлттэй мэдээллийг ил тод байдлыг одоо хангаж байгаа. Хоёрдугаарт бол иргэдийн газар өмчлөх үйл ажиллагаанд оролцох эрх бол тэгш байдлыг одоо хангаж байгаа. Мөн одоо танил тал янз бүрийн байдлаар газар өмчилж аваад тэрийг 8-aalцдаг гэдэг тийм яриа байдаг. Тэрийг бол тусдан зөвхөн тэгш шудраг байдлыг бол бий болгож байгаа. Дөрөвдүгürt гадаад сурч амьдарч байгаа иргэд бас оролцох боломжтой. Ийм давуу байдлууд үүсэж байгаа. Мөн газар өмчлөх иргэдэд өмнө нь газар өмчилж байгаагүй 2013 оны 5 дугаар сараас өмнө нийслэлд оршин суух шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн байх шаардлагатай зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа юм байна. Мөн тухайн сонгуульч шалралтанд оролцох иргэдэд бол 3 үндсэн шаардлага тавьж байгаа. Тэр нь бол нэгдүгээр Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт газар өмчлөөгүй байх шаардлагатай. Хоёрдугаар нийслэлийн өмчийн харилцааны газраас хөдөө орон нутагт газар өмчлөх тухай тодорхойлт тийм лавлгаа авдаг байгаа. Тийм лавлгаа аваагүй байх шаардлагатай. Гуравдугаар 2013 оны 5 сарын 30-наас өмнө Улаанбаатар хотод одоо бүр мөсөн сууршихаар одоо шилжилт хөдөлгөөнийг хийлгэсэн байх. Ийм шаардлагуудыг тавьж байгаа.